Та яг одоо TV5 телевизээр болон YouTube-ээр мөн TV5 Mongolia пэйжээр лайв үзэж байгаа та бүгдэд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. За сүүлийн үед бол маш олон хүмүүс надад санал тавьсан. За Монгол охтуудын сүүлийн үед шүтэн болоод байгаа. За их олон залуучууд бас яасан гоё дуулдаг залуучууд вэ гэж магтаж байгаа тэр сэтгэлийг бас би харсан. Тэр хамтлаг бол Өвөр Монголын Өөр Засаг орны топ лайн хамтлагийн гишүүн Наран Цогтөгийн өдөр үрж оролцуулж байна. Тэгээд баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцож байсанд маш их баярлалаа. Урилгын минь хүлээн авч яг цагтаа ирсэнд баярлалаа. За баярлалаа. За сүүлийн үед бол их ажилттай ажиллаж байгаа хаа гэж бодож байна. Тийм энэ сар одоо Монголд ирээд 7 хонжоо. 7 хонжоо. Ирээд удаагүй байгаа. Ирээд удаагүй. Шинэ жилийн захиалгууд ихтэй. Шинэ жилийн захиалга бол нэлээд байгаа. Хоолойж байгаа сүйдсэн нэлээд л дуулж байна. Хоолой өвдсөн. Ирээд зүгээр өдсөн. Тэгээд ирээд л гадар дотор гүйж байгаа л тэгэл ханаад ирсэн. За манай нэвтрүүлэгтээс хамтардаг байгууллагууд байгаа. За тэгээд Zebra International буюу дэлхийн брэнд Carlsberg гэж энэ биер байна. Одоо PIV гэж ярьдаг те. Шар ариг гэж ярьдаг. Шар ариг юу нуудгүй? Уудгаа. Одоо уувал ер нь боломжтой зүгээр үү? Нэг амсаад би хийгээд хөө. Зүгээр би өөрөө хийчих. Оо за. За би бас өөртөө хийгээд. За сүүлийн үед бол залуучуудын их гоё аман даялагдж байгаа, дууг дуулж байгаа их олон охин яасан царайлаг дөрвөн залуу бай. За тулгаа байла. Амжилтын төлөө. За сурцсан. Манайх нээлттэй зүгээр. Тэгээд их олон залуучууд их сайхан сэтгэлдтэй байгаа юм байлээ. Тэгээд топ лайн гэдэг хамтлагийн дөрвөн гишүүнийгээ тэгээд бас өөрийгөө нэг товчхон үзэгчдэд танилцуулж. За тэг топ лайн гэдэг Өвөр Монголын одоо Шилэн голын дөрвөн залуу байгаа. Тэгээ ахлагч бол Хөхвилүү гээд Шилэн гол аймгийн Баруун Жимчин нутагтай. Тэгээ дараа нь манай Бөхөө бас Баруун Жимчин нутагтай. Өндөр. Дараа нь маань Сүрлэг болохоор Шилэн голын Шулуун цагаан нутагтай. Тэгээ би өөрөө Шилийн хот нутагтай. Шилийн хотынх. 10 жилийн сургууль ихтэй сургуулийг хаана төгсөж ирсэн? Ямар мэргэжлээр төгсөж ирсэн бэ? Одоо хэдэн настай залуу юм бэ нэрээ? 10 жил ингэж юунд Шилийн хот төр. Бүгдийн Шилийн хот төр. Тэгэл Майдын чин бах сургууль, думд сургууль, өндөр думд гэж 3 баад. Зөв. Одоо баг энтгийн 10 жилтэй л адилах юм дөө. Тэгээ дараа нь их сургууль руу орно. Их сургууль Өвөр Монголын багш их сургууль. Нийгэмжийн мэргэжлэр төгссөн. Хэзээ төгссөн бэ? Төгсөөд нойрхон төгсөж гинөө. Одоо би юуг нөгөө төгс үнэмлээ. Өнөө жил авсан. Зөв. Одоо хэдэн настай юм бэ нэрээ? Хэдэн оных юм бэ? Би 94 оных. 94 оных. Надаас нэг ойлоо яг үйл юм байна те. Юу тийм юм. Монголд ер нь хэрэг иржсэн бэ? Монголд чинь би 3 дахь удаага л ирж байна. 3 дахь удаага. 18 онд л одоо 3 ирчлээ юм байна. Зөв. 18 оны 1 сарын үеэр нэг би дөрвөлээ. Би хамаг ах Монголд ирж байгаа шүү дээ. Тэгээд нэг хоолын бичлэг тэгээд орсон. Тэгээд цагаан сараас өмнөх харсан. Тэгээд 100 усын ирсэн. Тэгээд нөгөө зүдний дээгний клип хийсэн. Тэгээ 3 дахь одоо сая 7 хоногийн өмнө ирж байгаа тий. Манай нэвтрүүлэг өмнө үзчихсэн үү нэрээ? Үзчихсэн аа. Сайн бит. Би бас түрүү яг нэвтрүүлгээс өмнө асуугаад тэгсэн чинь үзчихсэн гэхээр нь их тийм гоё санагдлаа. Тэгээд ер нь манай нэвтрүүлэг чинь чөлөөтэй гэдэг үзчихсэн юм чи мэдчихэж байгаа бах тий сайхан. Чөлөөтэй байгаараа. Тэгээд манай нэвтрүүлэгт бас ийм TP Pops гэдэг үндэсний үйлдвэрлэл манай монголчууд бас их гоё мундаг. Өөрсдөө ийм гоё зармиг хийждэг. Тэгээд бас шинэ ийм TP Waffle Pops гэдэг ийм гоё бичээ гаргасан. Тэгээд найз бол одоо зармиг бол идэж болохгүй юм шиг байна. Ханиадтай юм шиг. Тий. Энийг найз нь гоё бэлэг болгоод явуулчих. Тэгээд тоож дээр. Тэгээд одоо энийг бол waffle юм чинь бас идэж болно шүү дээ. Байж байгаа сэдвээс аваад идэрэй нэ. Би бас байж байгаа. Сэтгэл сэргэн амтлаг амттай TV Box. За тэгээд топ лайн хамтлаг хизээ байгуулагдсан хамтлаг юм бэ? Хэн үүсгэн байгуулад ямар хэн санаачлагаад энэ хамтлагийг байгуулсан юм бэ? Хамтлаг болохоор хамтлагийн ахлагч Хөхвилүү одоо чинь 15 онд болов. Хамаг ах Монгол улсад ирсэн. Тэгээд энэ одоо бидний продюсер, бидний багш Мөнгөс гэж хүн байгаа. Одоо Монгол улсын соёлын тэргүүний адилтан тэгээд ийм мондөг хүн байгаа. Орчин үеийн дуулах энэ талаар хичээлдэг. Тэгээ энэ хүнээс ирж
дуус урангад ирээд тэгээд багш маань хөхийлүүд юу гэж хэлсэн. Одоо урагшныгаа хичээл нэг санал тавьсан. Тэгээд тэнд очиод 17 ондны хаврах. Тэгээд одоо урд 9 гээ сургалт эхэлсэн. Тэгээд тэнд нь одоо нэг орчин үеийн дуулах вэ гэд бид нөр өөстүүдээс амар дуртай болонгууд шууд очиод нөгөө сургалтанд нь сураад тэгээд багшийн санаачлагаар бид дөрөв бүрдэж одоо 17 оны 10 сарын 20-нд жихнэр одоо юу гэж хэлтий. Албан ёсоор гэж хэлэх үү. Тэгээд явдлага байгуулагдсан. Тэгээд одоо 18 оны 1 сард одоо Монголд ирж одоо уран бүтээлж орсон да. Мэдээж Монголын зах зээл бол жижиг гэн л дээ. Яг энэ урлагийн зах зээл бол яг үнэндээ цөөхөн амт учраас олныг танд болоход амархан байгааз. Нэг дууг YouTube дээр 3 сая хүн үзэхэд л ер нь бол одоо гадуураад их олон хүн таньж байна уу? Гадуур таньжихан танихгүй нүс танихгүй юм лээ. Нэг гадуур яваагүй байна одоохондоо. Ер нь бол таньж байгаа хүмүүс бол их эрг сэтгэлтэй байгаа тий. Тий, эрг сэтгэлтэй. Гой залуучууд шүү гээл тий. Ягаад Монголыг сонгож энд Монгол уран бүтээлээ гаргаж байгаа. Одоо Хятадын зах зээл ч юм уу эсвэл яг өвөр Монголынхон тэр зах зээлд уран бүтээл гаргавал ямар байсан бол гэж бодож байна. Нөгөө хэл нэгтэй болохноор нь өвөр Монголд уран бүтээлээ саачхад өрвөл. Одоо Монголд уран бүтээлээ саачхад өрвөл өвөр Монголд бас уран бүтээлийн саацсантай л адилхан болчих юм да. Нөгөө хэл нь адилхан юм чинь. Тэгээд бид нэр дуулж байгаа дуун ч гэсэн адилхан юм болохноор. Тэгэхээр нь яг одоо юу гэж хэлтий. Ийшнэл одоо хандуулж одоо уран бүтээл хийж байгаа гэсэн тийм бол арай бас байхгүй юм байна. Яг би гэж бодож байгаа. Энэ бол цаашдаа бол зөвхөн Монголд эхэлтгүү цаашаа Хятад руу ч юм уу те уран бүтээл хий гэсэн юуны зорилго бол байна уу эсвэл яг Монголд л монгол хэлээрээ уран бүтээл гаргаж бодож байна санаамтлаг. Тийм төлөвлөг бол байна. Тэгээд яг хэддүгээр шатанда яаж явж байгааг би нэг сайн мэдэхгүй. Манай одоо багш продюсер л хийж байгаа. За тэгээд хамтлагийн миний бас эхлээд сонссон нэг сонирхолтой зүйл нь дууг сонсоход ямар ч аялгахгүй одоо мэдээж аялга гэж байдаг тийм мэдээж төрөлх нутгийн аялга гэж байгаа хэл болгон өөр ингэсэн онцлогтой тийм тэгээд яг монгол хэлээр яг цэвэр монгол залуучууд шиг бас аялгатай дуулж яхахыг бас сонсоод яг би монгол залуучууд юм болов ч ихэндээ бодсон. Тэгээд тэр бас яаж тийм мундаг хэлж чадж байна. Одоо энэ ч одоо Монголд ирээд энэ чинь нэлээд нэвтрүүлэг FM-д ярилцлага өгсөн. Тэгээд бүгд хүмүүсийн асууж байгаа нь үл энэ асуултыг асууж байгаа. Тэгээ бид нэр нөгөө багаасаа одоо Монголын урлагчны одоо Ар Монголын урлагчны нөгөө дуу хөгжмийг сонсож өссөн. Тэгээ дээрээс нь бусны шалтгаан нь бол одоо орон нутгийн аялга бол байна. Гэхдээ бид нөгөө шилийн голын дөрвөлээ шилийн голын болохоор жоохон өвөр монголч одоо төв баримжаа аялга гэхэр чинь шулуу гэх юм болж тээ. Тэгээ тэр аялга нь энэ одоо яг та нар ярьж байгаа нь халах аялга гэж хэлэхгүй. Халах аялга. Тэдээ нэг зөрдгүү юм аа. Нэг амар их зөрөхгүй. Нэг ихтэй зөрөөл байна. Зээ гэдэг ч юм уу. Технэр нь бас багасаа сонсцсон. Дээрээс нь биднээс өөсдийнх нь яриа тийм та нарт нэг зөрөхгүй болохноор нь бидэнд нэг асуудал байгаагүй. Дээрээс нь багш өөрөө бас Монголоос юм. Тэгээ хэл яриан дээрээс жоохон яриад өгч байна. Тэгээ биднээс санахгүй л байна. Тэр биднийг амар энийг ингэж хэл тэгэж хэл гэж нэг ариу хэлүүлсэнгүй шиг бодож байгаа юм да. Ямс өөрсдөө багын бас нэг сонсч өссөн нэг тий бас нэг юмнууд илүү бас байгаа хэл та. Тэгээ хандлага бол мэдээж стил имиж бол их чухал тий хамтлагийн царайлаг залуучууд торхай өндөр яасан ч гоё өстэй юм гэдэг. Тэгээд энэ хувцсны стил имиж ер нь бүрдүүлж байгаа имиж бол K-pop тал руу байгаа тий зүг үү? Жага солонгос одоо нэг ингэсэн залуучууд байна шүү дээ. Ингээд нэг жоо эмхтүүлэгч юм шиг залуучууд байх. Тэгээ энэ тэр стил имиж болж байгаа K-pop тал руугаа юу? Яг K-pop тал руугаа биш яха. Нөгөө бидний дүр зүрх жоохон тийм байж магадгүй. Одоо би сайн мэдэхгүй байна. Гэтэ бас бид нар бол бодолтой бол биднээс нөгөө яг цус махан нөгөө монгол юм чи. Тэгээд бас чаддаг төрөл жоохон өөрийнхөө монгол попынхаа шинжтэй л явах юмсан гэж боддог.
Тэгээ яг одоо нөгөө бидний дүр төрх одоо тэгж ил харагдаж байгаа юм байх та. Тэгээ мэдгүй. Танд дотроо л тэгж зорьсон юм бол байхгүй. Тэгэхэд л бас гоё л байгаа юм л. Тэгээ би яг зүгээр дотроос яг тэгж тал руугаа харагдахын тулд хичээгээд байгаа юм болов уу гэж бодсон. Тэгж л байхгүй шүү дээ. Байхгүй тий. За Монголд ирээд хамгийн анхны сэтгэл бол өвөл ирсэн юм байна шүү дээ. Тий. За сэтгэл нь бол ямар хөө ханиад төрсэн одоо ч яхаа хэцэл ах шиг тий. Би одоо Монголд 3 дахь удаа ирсэн. Тэгээд 3 удаа ирсэн 3 удаа ханиад төрсэн. Яагаад би мэдгүй. 100 бас ирээд ханиад төрсэн. Тий 100 ирчгэл бас ханиад төрсэн. Тэгээ яагаад юм мэдгүй. Бид дөрүүлээ ярьдаг. Монголын ус бол үнэхээр харшаа юм байна гэж. Одоо нөгөө шууд гоожуулаад шууд уучдаг. Бид нэр усыг бол үнэхээр Монголд ирээд гоё нүүр шараа гоё болчихно гэж ярьдаг шүү дээ биднээс. Хоолойм гоё болно гэж. Гэтэл мэдгүй яагаад би л 3 удаа ирээд 3 удаа ханиад төрсэн. Гайгүй байдیں۔ Тэгэхээр хамтлагын бас бараг л өдөрөөлж болчлоо. Энэ удаа дөрвөлээ. Мэдээж жон ирэхэд л гайгүй байсан. Гайгүй байсан. Монгол бас мэдээж гоё орн тий. Манай Монгол гоё шүү дээ. Яг юу нь гоё вэ? Та хамгийн түрүүнд бол хүн гоё. Ингээл хааш харахад Монгол хүн шүү дээ. Тий. Тий. Одоо юу ч хэлдэг юм. Дулаахан мэдрэмж хамгийн их төрөө авсан. Тэгэл нөгөө Монголын одоо ар Монголын хүмүүс юм жоохон яраа өөрөө жоохон шүрүү юм шиг байлаа. Уртгийн үед бол өр Монголын үед бол. Тэгэхээр хэдийгээр тэгээ шүрүү ярьж явах боловч амар халуухсан санагдаж шүү дээ. За яагаад юм би бас мэдгүй нэг. Жаа шударгал баг та тий. Шударгал юм шиг. Тэгэл нөгөө вагоны эгч мэгчүүл яа энийг ав дэрийг ав чи хүүшээ гэл. Тэгээ сайндан бүр нөгөө сүдрээрээ бичлэг хийгээ явж байгаа шүү дээ. Нөгөө эгч амар тэгээд харьцаад нөгөөтгөө ингээ аав ээждэг үжүүлнэ. Аав ээжтэй нөгөө вагон дээр ингээ эгч хамаард. Энэ усууд ингэж жагнаад зандраа тэгээ болд юм уу гэж асууж шээ. Нөгөө одоо жочдууд нь заалцдаг юм урд бол тэгэж шүү дээ. Жохон шүрүү харьдах юм бол тэгээ заалдаг шүү дээ. Тэгэхээр тэгээд манай аав ээжс ярьдсан. Энэ өсөд ийм шүрүү яриа болж гинэ гэсэн. Болж гинэ нөгөө хүмүүсээс их номгонч байлаа гэж. Одоо бүр дасцсан байгаа шүү дээ. Тэгээд би ч гэсэн бүр тийм үү хичээл гээл нөгөө дугаар өгдөг шүү дээ. Нэг эдэдээ ордог. Тэгээд нөгөө биднес ч нөгөө кирил мэдгүй болох юм өнөөхөө мэдгүй. Хичээ айлуу гэсэн чи ямар балаа юм чи нөгөө чи энэ ор шүү дээ. Амар жагнаас тэгээд дэндээ ус амар баярлцсан. Жагнуулж амар баярлцсан юм чи. Амар гоо. Ер нь бол шилийн голд бол хүмүүсийн харьцаа ер нь ямар хөө байдаг вэ? Харьцаа юу? Тийм ширүүн хүмүүсүүд мессер мэдээж асар олон хүн байгаа учраас байдаг л баг тийм. Байдаг л. Тэгтээ ер нь бол баг. Тэгээ баг гэж хэлж болно. Жохон юу хэлтий. Одоо хүн рүү шууд тулах нь арай гайгүй юм болоо гэж боддоо. Жохон яаж хайж байгаа ч гэсэн эвтэй л хийх боддоо юм шиг. Тийм одоо миний ойлголт шүү энэ зүгээр. Миний ойлголтоор бол жоохон тиймэрхүү шиг байл. Одоо тэгээд 3 ирц одоо жоохон дас хийгээд. Тэгээ хамгийн гол нь нөгөө найзууд манай энэ дэр их сурдээ. Тэгээд эднээс сурагчаа очоод яг ийм жавтай болж ирж байна. Тэгэл жагнуулаад тэгэл байж идэг. Технэрээс тэрнээс хүмүүс нэлээд бэлтгэлтэй болсон. Одоо бол бүр тасцсан. Монгол хүмүүсээс Монгол залуучуудаас яг нэг тийм олон хүнтэй харьцаагүй ч гэсэн нэг манай монголчуудын нэг дийлэнх нь Facebook, social media дээр их идэвхтэй л дээ. Тийм. Тэгээд хандлага бол хятад хүмүүст их дургу. Нийт хандлага бол яг за мэрсэр одоо им үзээд хартсан боловсралтай хүмүүс бол тий тэрийг бол ингээд за надад хамаагүй зүйл учраас би хүндээг ингээд үзээд шаардлага байхгүй гэж боддог хүмүүс байдаг. За би тэдний нэг нь багхгүй. Тэгээд ер нь бол чамтай жоохон тиймэрхүү маягаар харьцсан хүмүүс байна уу? Одоо ер нь бол мэдээж хиттийн харьяалт байдаг орон шүү дээ. Монголчин бол тий тэгэхээр хүмүүсийн хандлага бол хятад гэсэн тал руугаа бас манай монголчууд харах нь байдаг. Тэнгүүд хятадууд өөрсдөө болохоос монгол тал руугаа бас харж харьцдаг гэж магадгүй л дээ. Би нэлээд тийм хүмүүсийн хандлагыг харж ирсэн. Тиймэрхүү хандлага хэрэг байна. Одоохондоо бол мэдгэдэг гайгүй юм байна. Нөгөө ойдын уран бүтээлээ бас нэлээ дэвжилтгий төв аялгаар ярьж дуулсан юм болох нь. Тэгээ биднээсээ өөрсдийнх нь яра бас тийм их жүрдгүү юм бэл. Юу л гэж ойлгож байгаа шүү дээ. Технэр нь надад бол тийм юм мэдгэдэг л байна. Хойштой гарахлах. Тэгээ олон ирэхээрээ.
Өвөр монголчууд өөрсдөө хятад хүмүүстэй хэр дуртай байдаг юм бэ? Дуртай ч яав. Тэгээ ерөн зүрх хандлага нь хэр байд юм бэ? Яг тэр өвөр нийт нь одоо яг чиний үзэл талаас ч гэсэн ер нь нийтээр харж байхад ч гэсэн те би бас ингэ хараад мэдчихэж байна шүү дээ. Монголчууд бол хятад хүмүүс дургүй гэдэг хандлагатай. Мэдээж хятадууд болохгүй бүтэхгүй мэддэг хүмүүс манай Монгол зөндөл байна л да хятад хүмүүсээс. Тэгэхээр бас мэдээж хандлага жоохон муу байдаг байх. Гэхдээ тэр дунд сайн ч хүмүүс бас мэдээж байгаа тий. Тэгэхээр яг ер нь өвөр монголчуудын нийт хандлага хятад хүмүүстэй хэр үдий? Монгол яг энэ ар монгол хүмүүстэй хэр үдий? Одоо юу хэлтий? Өвөр монголчууд өөрсдөө одоо юу хэлтий? Биднээс ч өөрсдөө хятад хүнтэйгээ ингээд цог байдаг болохноор нь мэдээж одоо бас олон юм байх л байх. Гэхдээ бидний одоо дээр үеийг би сайн мэдэхгүй байна. Бидний үе төр бол бид нэр бис олон хятад найзтай. Тэгэл зүгээр л байдаг. Ягаад гэхээр сүүлийн үеийн залуучууд ялангуяа нөгөө одоо дундад улс гэдэг улс ч юм бас өөрөө нээлттэй болсон. Нэлээд хэмжээнд амар нээлттэй болсон. Тэгээд тэгэхээр үндэснийхээ чөөн тод үндэсний яснаас жоо хүнддэг болсон. Амар хүнддэг болсон. Биднийхээ ч гэсэн адилхан. Тэгэхээр тэдний биднээс биднүүстэй нэг амар тийм тааралдахгүй тийм учир гарахгүй. Ягаад тэгэхээр бид нөгөө амьдралын чонд татгаал яасан арви юм төсөрхүүл гэдэг. Тэгэхээр нэг аримж хүртэлтэй гардаг ч үгүй. Одоохон би л ядаж би хүртэлтэй бол нэг байгаагүй юм шиг санагдаж байна. Монголчууд тал дээр бол бас гайгүй. Одоо ар монгол гэдэг үү? Тий, ар монгол тал та. Тий, ар монголд бол гайгүй. Учир нь одоо юу жилдээ? Нөгөө хамаг байдаг бүх байдаг монголчууд эндэл хамаг олон чууларсан. Тэгээ тийм газар. Тэгээд одоо Чингисийн нутагс энд байна. Тэгэхээр нь бидний бодолд бол жоохон дээдлэл явдаг юм шиг. Тиймэрхүү сэтгэлтэй тий. Тэгээд нөгөө яг тэр сэтгэлгээрээ л баганоос нь бууж байгаа шүү дээ. Тэгээ буусан чинь жоохон муухай нийгэм өгдөж байна үгүй юу? Гүг гайгүй. Өстэй гайгүй. Одоо бараг л нөгөө хоолн гэрд ороод идэж байгаасаа эхлээл бүгд л таараад эхэлсэн юм чи. Таалагдаад тэгэл гоё. Тийг эхэлсэн болгоноор. Ер нь Монгол таалагдахгүй юм юу вэ? Би чинь одоо бас нэг ирээд Монголд ирээд нэг удаагүй л дээ тий. Гэхдээ ер нь таалагдахгүй за энэ 3 удаа ирснээр нийлүүлвэл нэг сар болсон байхаа. Тэгээс байсан хугацааг нь бодвол тий. Тэгэхээр нэлээд газар явчлаа. Одоо сарынхаа өдрөөр дүгнж ижүүл нэг амар таалагдахгүй юм бол байгаагүй. Гэтэ нэг хүнд нэг за нэг жоохон их төсөл хүргэдэг зүйлүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү ямар зүйлүүд вэ? За тэр богооны хчиг бол аваа ичи. Ихцүүл яг тэр игдүүсэл хүчилтэй шүү дээ. Тэр үлдээ тий. Арай өөр арай нэг жоохон игдүүсэл хүргэж байгаа юмуд байна. Одоо байгаад байж магадгүй. Нэрлэлтэй. Яг хавд бидэж бүх юм таалагдана гэж хүнд байхгүй шүү дээ. Бодож болох байх хамгийн гол. Байслах одоо хүн юм чи ингээд гадар дотор явж байгаа юм чи. Байслах та. Жон нэг юуси. Нөгөө банк ороод менежтэйгээ хоёул банк ороод юу гэсэн. Мөнгө авах гэсэн чинь. Би нөгөө нэг одоо юу жил цаархан өмттэй, сэгэлэрсэн өмттэй тэгээд банк орсон. Тэгсэн чинь нэг надаас хэд авах байхаа. Тэгэл намайг дуудаал баахан ярьсан. Би ч одоо монгол хүн ярьж байгаа юм чинь. Зүгээр наа өөр монгол гэж таньсан юм уу гэж утсан. Тэг ярьж байгаа юм байх та гэсэн чинь жоохон шоолох талтай л байлаа. Тэгээд одоо би нөгөө бис тэднээс чинь нөгөө оюутан гэж утсан. Тэгээ өөр монголууд их явцсан байсан гэж бодоо. Тэгэл тэдэнтэй нөгөө яг өөр монгол яриагаа ярьсан байсан. Тэгээд нөгөө миний хажуунд миний найз байсан юм чинь бид хоёрт нөгөө нутгийнхаа яриагаар илүү ярьсан. Бараг тэдний төвдөнд тэгж харагдсан байхад. Тэгсэн чинь жоохон хэл яриаг жоохон шоолоод гэл. Тэгэл одоо хамгийн монгол яриа хамгийн эмжиг удааг үл тэр л байх. Гэтэ нэг надад өөр яагач хүш. Зүгээр л надыг намайг зүгээр дуудаал тэгэл хэл яриа жоохон шоолол тэгэл биес юм болгосон ч үгүй явцсан. Тэг яах вэ л гэд бодоод. Нэгдүүлслээ ер нь яаж гаргадаг вэ? Ер нь хэр ууртай вэ? Наран цагт. Начо тий? Тий, начо. Ойлгоо дотны ярьж байгаа юм чи начо гэдэг. Начо гэдэг чи тий. Ер нь ууртай юу? Ууртай. Гэтэ нэг Монгол цус байгаа юм чинь бас нэг манай монголчууд өөрсдөө бахархан л да. Бид нар бол омогтой ард түмэн юунд ч дийлдэшгүй Чингисийн удам энэ төр гэл
Тэгэл яг үүндээ бид нар би энийг алаад дуусчихлаа да байна л да. Яг одоо бид нар би яг Монгол хүн талаас л ярьж байгаа шүү. Юусе гадны хүн гэж юусе чамайг харахгүй байгаа шүү. Тийм. Тэгээд яг болохгүй юм зөндөө байдаг. Тэгээд би бол нэвтрүүлгийг нэг ч удаа Монгол болохгүй байна, ингэхгүй байна гэж нэг ярих хүсдэггүй. Залуу хүчрээс аль болох болгоё бүтээ гэдэг ч гэсэн болохгүй мэдэх байдаг. Тэгээд яг зүгээр хэр их ууртай юм бай гэж би асуух гэдэг юм л да. Ууртай ихтэй барагтай л ууралдаг юм дөө. Уурд бол яаж уураа илэрхийлдэг вэ? За тэгээд дуугүй болтгол байх та. Дуугүй болт. Ингэж уурлал их гоё бах те. Дуугүй болоод ингээд ямар нэг нэг уураа гартал өнгөрөөчдөг бол. Тэгэл нөгөө хүн тэгэл гарсан байна. Дуугаа ороос үний ч одоо юу гэж ойлгохгүй. Тэр хүн лав бодно шүү дээ. Тэгэл наа ч дуугаа ороочлаа. Одоо юу болсон юм бэ? Тэгэл уурсан байх та. Тэгээд тэр хүн чинь цаашнаа бодно шүү дээ. Яах юм би тэгээд заавал тэрийн тэр цагтан тэр хамгийн юм хэлж өгөөч. Ягаад миний хэлсэн бас жөөгч байсан ч юм уу, бурууч байсан ч юм уу. Тийм мэдгүй болохноор тэгэл дуугал өнгөрөх хэл бат. Яг энэ хил тал дээр Шалс гэдэг дээр манай нэг Монголын нэг хошин шог гэдэг байхгүй. Одоо хошин урлагийн үзүүлбэр те тоглолт гэдэг. Одоо эмэгтэйчүүдийн имлэг байдаг те. Тэрийг салтаа байцаах газар гэж нэрлэдэг юм уу? Тэгж хэлдэггүй хэлдэг шүү дээ. Тэснэ одоо левчик буюу хөхөвч гэж ярьдаг те. Тэрийг мөрнөөс дэмжигч гэж ярьдаг. Тэгээ тэр хүмүүс ярьд юм уу? Мөсмөлж. Зайрмах тэгж хэлдэг шүү дээ. Нэг мөсмөлж хэлдэг юм уу? Үгүй хэлдэг шүү дээ. Одоо тийм ер нь одоо хот аймаг хот байгаа юу? Байхгүй шүү дээ. Тэгж хэлдэг. Би л сонсог. Тэ байхгүй. Тэгээд би тэрийг сонссон. 10 жил байх таа. Сонс. Тэгэл одоо нөгөө нэг хошин шогийн нэг хэлбэр байд юм шиг л. Нэг нөхсөг нөхөсөг элгэлтэй тийм тэгж хэлдэг юм л. Тэгээд одоо тэр чинь гэхдээ одоо жоо эмжих сэтгэв болох нөр нь хүмүүс одоо нөхсгөр нь хүлээж авах юм уу нөгөө одоо нэг хошин шогийн нэг хэлбэр гэж хүлээж авна уу эсвэл таас нэг өөр нэг байдлаар хүлээж авна уу гэдэг л асуудал. Та нар яаж хүлээж авч байна? Залуучууд яаж хүлээж авч байна? Залуучууд тим юм байсан бол бас арай gaах байх. Хамгийн гол тим үг нэг ч ярьдаг бас. Тэгэхээр бол ер нь болж байгаа игдүүлцэлтэй байгаа юм байна те. Байсан байна те. Тэгээ жоохон ер нь жоохон таагүй шиг л болсон. Тэгэл өнгөрсөн. Тэгээ энэ талаар өстэй нэлээд нэвтрүүлгээс энэ талаар ярьдсан байхаа нэг. Би одоо яг нь ямар нэвтрүүлгийг санахгүй нэг те. Өөр Монголын хүн Монголд нэг нэвтрүүлэгт ороод ийм талаар нэг ярьж ирсэн юм шиг бас нэг хөтлөгч нь яг нэг асуужсэн юм шиг санагдчих. Амбигийн толгонд ороод ирлээ л дээ. Манайч нь асуулт бэлддэг. Тэгээд монголчууд хил талдаа шаалсан гэхээр би бас нэг зүйлийг бас уриалах юм шиг байна. Ер нь зүгээр залуучуудын хандлага зөвхөн манайхан ч бас нэг хүнийг гадна талаас нь их дүгндэг болсон. Ер нь өвөр монголчууд гэсэн тийм үү? Ер нь хүнийг гадна талаас нь дүгндэг тийм үү эсвэл арай өөр үү? Янз янз л та. Одоо тийм хүн байна. Тийм биш хүмүүс байна. Гэтэ гайгүй. Нэг бүгдээрээ бол биш. Одоо нэг тийм бүлэг хүмүүс бол байгаа л байна. Эдэж бий үл биш. Эдэж манайхан бол өвөр Монгол гэдэг одоо орны залуучууд яг тэр Монголоор нь хүлээж авдаг байгаас л гэж би өгнө хүсдэг шүү дээ. Ягаад тэгэхээр бид нар бол яг нэг л яс үндэстэн гэж өгнө би хувьд ойлгодог байхгүй. Тэгээд бүгд Монгол юм. Яг энэ нэг төрсөн нутаг орчин бол өөр л байгаа л тэ. Та нарыг бол би арай нэг тийм монголчууд бол их нээлттэй л дээ. Ер нь бол тийм нээлттэй үнэхээр юу ч хамаагүй те ингээл аим одоо нээлттэй болсон. Танахыг би арай нэг одоо юу гэдэг юм жудагтай гэх юм уу эсвэл хүмүүжилтэй гэх юм уу нэг жоохон тэгж хараад байд. Ер нь ээж авийн хүмүүжил эсвэл хүмүүс бол өөр л баг л та. Гэхдээ нэг хэр нээлттэй тал дээр ямар хөө байдаг вэ? Залуучуудын Ус нээлттэй үе юм дээр бол нээлттэй. Ягаад гэхээр чинь бид нар чинь нөгөө сүүлийн үеийн бараг нэлээ нээлттэй үеийн цаг үеийн хүүхдүүд болох нар. Тэгээд нэлээд нээлттэй. Ганц би юу? Тэгээ ганц би. Ганц би. Наа зэнийг биднээс нь онгоолгодог. Энэ гоё юм байлээ. Зүгээр. Өчнөөрөө хөндлөх байгаа. Тэгээд ганц биеэр хэр удаа явж байгаа? Энэ доор нь иштэй юм байлээ шүү. За. Бид чал. Ганц биеэр хэр удаа явж юу? Ганц биеэр ч одоо бас жил болсон байна. Жил болсон. Хэдэн X вэ? Оо дурак.
X гэр юу? X гэдэг одоо манайхны ярьдаг бол хуучин найз. Хуучин найз. X. Салсан найз юм байна. Тэр их салсан найз юм байна. Байна. Тэ хэдийн нэг санахгүй байна. Нөө тийм олон юм уу? Тийм олон ч гэж би өстэй тийм юм тэр тал дээр тийм юм тэгээ бодоо суугаад суудаг шүү дээ ястай. Харилцаа хамгийн удаан хамт байсан хэр удаан байсан? Жил хагас л байжсэн. Жил хагас. Өөстүүд нь бүр 2 сараас хэтрэх. Бусдууд нь их л олон л байж дээ. Ер нь бол нэг энэ дотор л багт штэ. Яач тэрнээс хэтрэхгүй штэ. Энэ дотор ингээд багт. Энэ тогтож байгаа. Би л үнэнгээ л хэлж байгаа шүү. Манай одоо охтуудын хамгийн их гоё асуугыг хүсэж байгаа зүйл бол тэр байхаа гэж би бодож байгаа. Энэ дөрвөн залуу ганц бие юм болоо гэл те. Хамтлагийн залуучууд хостой юм байна уу? Байхгүй. Бүгдээрээ л ганц бие. Ер нь бас нэг эрэгтэй хүн боддог штэ. За энэ бүсгүй надад тэр нэг таалагдчихээн да. Иймэрхүү бүс надад таалагддаг да гэх те. Эмэгтэй хүний ер нь ямархуу зүйл татагддаг бай манай наачо. Надад уу? Зан аль хамгийн гол баг. Зан аль. Царай зүс хамаагүй юм уу? Царай зүс. Одоо би тэгээд царай зүс байна гэж хэлчихэр чи одоо таараас нь ямар шиг гэж асууад би юу гэж хэлэх юм. Гэхдээ ер нь зүгээр царай зүсүүд мэдээж тодорхой харагдах байна тийм. Ядаж одоо надад ээлтэй ч гэх юм уу. Энэ ээлтэй харагдах миний нэг дуртай нэг төлөв байхтай л тийм л байх. Тэгээд цагаал хамгийн гол нь цагаал. Эрэгтэй хүний бас нэг тодорхой хэмжээний шалгуур дунд ийм зүйлүүд байдаг те. Би хараа юу. Би энэ нурагшаа томбоож оцоогоо те. Тэрхүү зүйлүүд ер нь хэр харагддаг юм ааж. Би яраа гайгүй. Би яраа нэг цохол биш. Надад бол нэг амар 100%-ийнхээ хэдний эхлэн гэсэн тийм байхгүй. Гэтэ би яраас байлгүй байх. Монгол эмэгтэй хүнтэй өрхөж үзээг бах те. Үгүй. Монгол эмэгтэй хүнтэй юу? Яг ар Монгол. Ар Монгол уу? Ар Монголтой үлгүй. Үгүй. Манай монгол бүсгүүчүүд их тийм эрэгтэй хүнийг жоохон үгээрээ байлгадаг одоо жоохон баазах гэж ярьж байгаа тиймэрхүү бүсгүүчүүд байдаг байхгүй те. Эхэндээ найлахаа байж байгаа 4-5 сар өнгөрөөл ирэхэд ер нь энэ дотор байна уу байхгүй юу бодно шүү дээ. Гэхдээ би бол бахархдаг байхгүй ягаад тэгэхээр монгол бүсгүүчүүдэрээ нэг тийм өөрийн гэсэн үзэл бодолтой эрэгтэй хүнийг бас нэг гоё дээш өөдөн татаад авч явчих хэмжээний гэж би өвдөө боддог юм монгол бүсгүүчүүдийг. Монгол яг ар монгол бүсгүүчүүдийн талаар сэтгэл ямар байна ачаа? Амар хүчрэх тийм зоригтой баг гэсэн үедэр эрчүүдээ давдаг юм шиг тийм санагдаж байна. Заримдаа тий. Нөгөө би нэг Хаядамс Монголын тийм өргөж очиод нэвтрүүлэг үүжтэй. Тэгэл нэг эхлээ мэддгүй нэг өрг толгоос эмхтэй л гээд мэддэггүй байсан. Тэгээд тэр нь одоо ямар ухаантай юм тэгэл юу ярьж байгаа юм бэл. Тэгээд сүүлд нь ойлгосон байна л да. Нөгөө гэрээний ганцаар авч явж байгаа, үр хөвгтэй авч явж байгаа. Тийм гац бийж л та. Тэгээ тийм хүний тоос энд их олон байд юм шиг ярил. Тэгээд байгаа. Тийм тэгээд технэрээ л одоо Монгол эмхтэй хүн амар байл гэж. Нөгөө чонд тутнам дээр байдаг шүү дээ. Тэн дээр л надад игдэг санагдаж байна. Эмхтэй хүн би чонд минь номын уншижсэн л та. Тэгээд нөгөө эмхтэй хүн ер нь дээд үеэсээ л мундаг байдаг юм шиг л байл. Өвөр Монголд ер нь ганц бие ээжүүд эсвэл гэр бүл салт хэрэг байдаг бай. Байна. Байхын ч бол байдаг л байх. Гэтэ арай гайгүй л байх та. Би өөрөө аав ээж хоёул нь байгаад болох нь тийм тал дээр нэг анхаардаг шүү дээ. Сайн мэдхгүй. Ер нь гэр бүл салт эсвэл хосуудын харилцааны салтыг юунаас болд юм бол одоо чи хуучин найз охиноос салахтаа ямар шалтгаанаас салж ийсэн? Нэг жил хагас байсан сүгөөсөө. Одоо юу ч хэлтий. 2 гажир байх болохоор хичүүлээд байх. Зөв. Хол байдаг. Хол байдаг. Хаана байдаг вэ найз охин? Би Хохотор байдаг. Тэгэл найз охин нутагтаа л байдаг. Одоо яг гэр нь хаана байд юм бэ? Шилийн гол. Шилийн хот. Хотод гэхдээ бас очдөг юм уу те? Ихэнхий цагтаа одоо их сургуулаа Хохотод үтсэн. Зөв. Тийм тэгээд төгсөөд хамтлах бүх юм сургалт бүгд Хохотор байдаг. Чи маа орны төвөмч. Одоо Монголд бол тийм юм гаагүй юм л шүү дээ. Бүгдээр Улаанбаатарт орох гэж байна. Ихэнх нөө. Тэр энд нэг амар хөдөө гарна гэтэл нутаг харна гэсэн юм. Би л багс сонссон. Манайханд бол тийм олон ба шүү дээ. Сургуулаа төгсөөл юм эсвэл сургууль чөлөөт авахар л харна. Заавал эрт харна.
Одоо залуу хүмүүсийн мэдээж бас би нэг буруутгаад байдаг. Ер нь бол нэг хүмүүстэй найз нөхдөйгөө уулзаад гоё чөлөө цагаа өнгөрөөдөг те. Тэр чинь бол одоо клуб буюу бар гэж ярьдаг те. Ер нь хэр их тийм клуб ордог вэ? За манай дөрвүүлээ хамтлагаараа тэр талдаа нэг амар одоо юу жилтэй дуртай биш. Нэг тийм клуб ороод яваад идэг. Яг юу н дург вэ? Яг юу н муухай онцгой санагдаж байна? Онцгой санагдаад идэв ер нь. Одоо онцгой санагц мэдгүй тэд гурав одоо ямар байд юм мэдгүй. Юу ч гэсэн явдггүй нь бол нотой адилхан. Нэг амар явдаггүй. Гэтэ юу н одоо надад бол би нэг тийм дэвжээтэй газар нэг дуртай биш. Бужганалтай л гэл. Тэгээ хамгийн гол нь жоохон нам жим цөөхөө дүнтэй тэгэл сэтгэлийнхаа л тиймэрхүү сэтгэлийнхаа байхад нэг тийм нэг дэвжэнгүү тиймэрхүү л нэг орчинд дуртай. Намгүй тий. Намгүй тий. Тийм классик их романтик байхад наача. Охтууд зөв ойлуулж нь шүү дээ. Чимээгүй намуухан даасаж байгаа дуу дуулахад бол охтууд тийм бол байж үжээгүй. Үзээгүй өстэй байж үжээгүй. Ламаас. Тийм бол байж өнгөрөөгүй. Нэг гоё тийм хүмүүжлэлтэй залуучууд байдаг шүү дээ. Надад яг тэг санагдаж байна. Их тийм хүмүүжлэлтэй ичимхий нэг тийм гоё юм залуучууд байдаг шүү дээ. Тэр нь бас их охтууд их гоё таалагддаг. Тийм залуу хаа гэж би хувьд наачиг бас хараад байна. Тэгээд хоёул нэг арай өөр сэтгэлөө жоохон орой л дээ. Нэг найз бүсгүүчүүдээс гадна яг зөвөр нэг эрэгтэй хүний нэг зуурдын нэг бүсгүүчүүд байдаг шүү дээ. Ганц манцудаа уулздаг ч юм. Тиймэрхүү бүсгүүчүүд ер нь наачууд байсан уу? Аагүй юм байна. Них тийм өвтөж нэг явдаг ч юу. Аагүй юм байна. Байгаагүй. Тэгэл одоо үерхүүл үерхэн тэгэл тиймэрхүү шиг. Них нөгөө баар саваар нь ч нэг амар их гүйдэггүй ч болох нөр тийм. Тийм зүйл байхгүй. Тийм байхгүй. Гоё гоё те. Хүнд заавал байх албатай бол биш. Тэгээд сошиал медиаг хэрэг ашиглаж байна одоо. Facebook фэн пэйжтэй болсон мэл? Тий, хоёрч байх. Өөрөөсөө ашигладаг юм мэдээж фэнүүд нь өөрөөсөө ашиглаж байгаа бах тий. Одоо Facebook энэ төр одоо нэг ашигладаг юм аа би. Өөр монголчууд яг сошиал медиа тал дээр WeChat ашиглаж байна. Адилхан шүү дээ. Энэ залуучууд их тийм хэрэглээтэй. Тэнд ч гэсэн адилхан. Одоо нөгөө Facebook тэнд ашиглахдаггүй л болохоос. Тэнд WeChat байна. Тэгэл өөр олон янзын тийм төрлийн нөгөө юунууд байна. Аппликейшн байд. Тэгэл тэрийг л ашигладаг. Одоо ядаж май дөрөв дотор адилтгал би өөр хамгийн аана байх. Хамгийн тэр тал дээр би нөгөө хамгийн гол нь Кириллс латин уншиж чаддгүй шүү дээ. Бичиж чадахгүй. Тэгэхээр надад хүн юм ирчин хүнд үжүүлнэ. Тэгэл нөгөө хүнээр бичүүлнэ. Тэгэхээр амар хичүүлээд тэгээд манай монгол хүмүүс бол шудраг байгаа сте. Шудраг охтууд бол байгаа шүү дээ Монголд. Шудраг гэдэг нь яг зөв залуучуудс гоё урам юу гоё ирдэг. Юу нэ шудраг охтууд байгааз. Тий. Танилцъя те. Найз өдөө шууд асна манайхан бол ерөөсөө ичихгүй. Ерөөс тэр тал мал дээр ингээд бүрэг ичмгийн сайн уу маань уу гэд 2 3 өдөр чаталснаа чи найзлуутай юу найз охинтой асуухгүй манай охтууд бол шууд хай найзлуутай охинтой юу байхгүй юу үерхийлэг нь манайхан бол. Тийм охтууд байна уу? Одоо надад ирсэл байх. Би хамгийн гол нөгөөдг нь хариулж чадахгүй юм чи. Хүмүүст харуулсан яг тийм юм ирж байна. Баярлалаа л гэж хэлж чадна. Сайн гэж хэлж чадна. Би чи шуулдаг. Тэгээд аргаан бараад ярим ингээд нэг олон юм ирчихвэл тэгэл нөгөө voice-аар л ирдэ шүү дээ. Тэгэл за баярлалаа. За дэмжиж байгаад баярлалаа л гэл. Тэгээ ирсэн болгоё чи хүнд үжүүл хариулуулахар ч хэцүү шүү дээ. Юу бичиж байгааг ойлгохгүй өөрөө хийчүүлээ. Тэгээд хариулдгүй. Тэгээ би бас нэг гар утсаар байнга ингээ оролдоо үжи юм үждэг. Гэхдээ өөрийгөө нэг олны өмнө их байнга дэлгээд идэг. Одоо дэлгээд иддэггүй л хамгийн гол тийм талтайгаа амар жоохон юу жилтэй. Жоохон бедуу гэх юм уу да. Тийм л. Хамтлагийн үүрэг Ориол тал дээр хэр их үүргийг авч байна. Ахлагч бол нэлээх дуулдаг юм шиг л те. Сүүлд яг энэ дөр бол баг 50% ахлагч аваа явчихлаа шүү дээ. Манай нөгөө өндөр хар устай залуу бол
нэг ганц хоёр баддаг байсан, ганц мөр байсан уу те. Энэ хуваарлтыг ер нь яаж хийдэг юм? Одоо хүн чинь дотроос их дуулах юмсан гэж боддог л үү? Одоо тэр бодол нь ч үл байгаа. Гэтэ бас тэр бодлогоо хамтлагийнхаа нөгөө юу одоо тохирохгүй тэр жадлал руугаа бодсныхаа дараа бол нөгөө бодлоо бол зүгээр одоо явчих шүү дээ. Дарчих нь гэж хэлэх үү. Тэгээд тэрийг хамгийн гол нь манай багш бидэнд хаваарлаж байгаа. Багштай сайхан сайн хандах хэрэгтэй байна те. Хоол боллоо. Ариг сайн хандснаас илүү жармасан нэрэг дээр байх уу? Лаас тийм юмар юу хийж явах те. Ер нь хийж шаардтай бай. Нэлээ шаардтай. Гэтэ тийм гайгүй дөөс нэг аймаар шаардтай дөөс. Багшаа би нэг хэсгийг дуулмаар байна. Би нэг чадна штэ тэр гэдэг тийм шар ер нь байдгүй. Тэр бол их зөв юм шиг надад санагдав. Тийм шартай. Гэтэ нэг аймаар шар бол байхгүй штэ. Эхний дууны сонголтыг яагаад зүйдэн дагнаар хийсэн? Эхний дууны сонголтоо энэ дуугийн нөгөө фризон дуулсан байсан урд нь. Тэгээ сонсоод үнэхээр таалагдсан. Тэр таалагдах та нэг дөрвүүдэн таалагдчих юм чинь. Тэгээ багштайгаа ярьж байгаа л тэгэл. Өний cover маягаар хий. За бол. Тэгэл багшд гойж байгаа л тэгэл. Яц. Асуудал гайгүй үстэй. Гайгүй. Гайгүй те. Дараагийн дуу гарцсан байсан те. Дараагийн дуу гарцсан шүү дээ. Тэр бүх мэдрэмж гээд нэг гоё дуугарсан. Тэрнээс хойш бол дуу гараагүй байгаа те. Тэрнээс хойш одоо хийж байгаа. Зүйдэн даг нь бол 3 сая хамталтыг бараг авцсан байсан баха. Би харж байгаагаар. Тийм үү. Би чинь бараг 10 хэд сонссон. 2 сая ч үл өнгөрсөн. Тэгээ 2 сая бол хангалттай авцсан байсан. 2 сая 700 төгрөг санаад байх юм. Тэгээд дараагийн уран бүтээл нь одоо хэдэн хангалттай? Дараагийн уран бүтээл чинь тэр бүх өдрөмчэд байл. Их бол байгаагүй те. Зүудний дагны ирээ их байгаагүй. Сая бол хүрээ байгаа те. Гэтэ бол нэлээсээ хүмүүс амар аялж илээ шүү дээ. Аялж гинэ. Тий. Тэгээ би одоо рекламч. За, реклам. Нөгөө сүүлийн дуу ингээд надад өгсөн мэдрэмж нь бол тэр шүү дээ. Тэр бүх мэдрэмж гэсэн дуу шүү. Тэр дууны надад өгсөн мэдрэмж нь болохоор магадгүй нэгдүгээр удаа сонсоод нэг сэтгэл нэг хүчээдэгдэхгүй байж магадгүй. 2 юм уу 3 удаа сэтгэлдээ сонсохоор үнэхээр гоё санагдчих. Нэг тийм дуу өгдөгтэй эхлээд сонсчоод нэг тоохгүй хийцэн бүтээн 2 дахь юм уу 3 дахь удаа сонсохоор тэг чихэнд үлдсэн. Тийм дуу. Яг тэр чагдан тэр дуугийг сонсож байгаад өөр чи үлгэр явж байгаа юм одоо найз өхнөөс салдаг ч юм уу найз залууд аягдаг ч юм уу эсвэл гоё тэр дуун дөрвөл надад ариун л мэдрэмж өг нэг л дор ариун мэдрэмж санссан ч байж магадгүй одоо нийлсэн ч байж магадгүй эсвэл одоо амар гоё үүлэн дээр хөвж байгаа ч юм уу тэр мэдрэмжүүд надад бол бүгдийг л өгч чадах юм шиг санагдав. Тэр дуугийн одоо яаж харна уу өөрөө чи үлгэр нь ямар байна уу ямар сэтгэлгээр тэр дууг сонсно уу гэсэн. Тэн дээр л тэгэл сонсох юм бол тэр дуу надад амар гоё санагдав. Дахиад хүрх юмд. Одоо өөр хамтлагийн дууг ч юм уу одоо дахиж шинжилж дуулах уу эсвэл дандаа одоо өөрсдийнхөө цоо шин уран бүтээлээ гаргах юм уу? Одоо тэнх шууд хэлэхэд хэцүү л байна. Одоо өөр сайхан дуулдвал бас тэгээд дуулчин тэгээ өөрийнхөө уран бүтээлийг бас олон хийн. Бараг л өөрийнхөө илүү их баг. Тэгээ ер нь тэрэн дээр баг тий. Хамтлагийн дууг дуулаад байх юм бол одоо нэг тийм хамтлагууд байдаг байхгүй юм ерсээр тий. Нэг тийм болчихгүй гэж бас би санаа зовно. Тэгээ хаяадаа бас нэг гоё дуугийг зохиогч нь тэгээд зөвшөөрөлтөөр. Зөвшөөрөлтөөр гэхээс зохиогч нь бид дөрвийг одоо та дөрөв тохирох юм байна гэж мэгээд өгдөг болоо гэж бодож байна. Тэгж мөхөх юм бол гоё шүү дээ. Дуулж байна тий. Тэр нөгөө эхний дуу бол яг тийм дуулаач гэсэн дуу юм уу эсвэл та нар өөрсдөө аваад дуусан юм? Бид өөрсдөө аваад cover маягаар хийсэн юм чинь. Cover маягаар. Клипийн тэр бас их гоё шинэлэг юм шиг мэдгүй их тийм үзэхэд л их аятайхан хэмж өгөөд исэн шүү дээ. Тэгээд их олон ч удаа сонссон. Үгүй нэг тийм чихэнд наалтцтай ч юм уу нэг тийм их санагдсан ш надад. Тэгээд сонсоод нэг сонсохоор дахиж сонсомоо санагдаад эмор болдог дуунууд байдаг шүү дээ. Шаналж маналж явж байхад их эмор болдог тийм дуунууд бас гаргуул их гоё тохирох хаа гэж би хараад. Тэгээд одоо манай монголчуудын Facebook хэрэглээг бол харсан баг те. Сэтгэлүүдийг нэг унш чадахгүй л байгаа хэл та. Уншсан уу эсвэл? Уншсан. Нөгөө
2 дууных хоёулынхыг уншсан. Надад хамгийн гоё нь бол одоо их зүгээр л гэж авч байгаа. Их эргээр тийм амар бичиж байгаа нэг баг надад ингээд бичсэн тэр нэг сэтгэлг нь надад баг мэдрэгдэж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Амар гоё чансан сэтгэлтэй бичсэн юм шиг. Танаа хамтлаг л ер нь бол бараг л тийм байгаа хаа. Одоо ер нь бол дан эрэг сэтгэлдлүүд байсан байх гэж би бодож байна. Тэр дунд мисер муунууд байсан л баг л та. Яг одоо миний нэвтрүүлгийн доотх сэтгэлийг унших юм бол чи шууд ухаан автаа уншина. Нэрээ 2 жил хагасны хугацаанд ер нь бол тэр сэтгэлдлүүдийг уншихад ер нь манай Facebook хэрэглэгчд бол их шүүмжлэлтэй ханддаг байхгүй ямар нэгэн зүйл яаж игээд өө гаргаад ирдэг тэ танаа хамтлагаас ер нь ямар нэг өө гаргаж ирсэн тийм сэтгэл тарсан уу? Би өнөөхийг уншиж яддаг болох нас гэж. Ийм хэлээгүй юу юм тийм их юмнууд. Хэлээгүй л. Яг явандаа бол арай төс тийм байхгүй. Тийм юм бичээгүй юм байна. Явандаа тэхвээ ер нь багш бас бүгдийг уншиж өгсөн. Гэрэл мэдгэн ч бас уншиж өгсөн. Тийм юм ердөө бичээгүй юм шиг байна. Манайхан бас ер нь бол явандаа шүү. Би яг зүгээр сануулж хэлж байгаа шүү. Тэхийн бол сэтгэл санаагаар нэг унахгүй үстэй ер нь. Унахгүй. Манайхан бол айхтар шүүмжлэлтэй ханддаг. Ямар нэг юм өө гихсээ олж биш. Хамгийн гол нь тэр чинь нөгөө хүн хараас л учир байх та. Юуны? Харж байгаа хараас нь л зөв. Харах хэвчэн л. Тий. Тэхээс биш. Өөр л ариу юм байхгүй юм шиг санагдаж байна. Хараас л дандаа болохоос л тэднээсээ үгдэ гэж ярих гэж байна. Өвөр монголчууд хараал хэлдэг үү? Хараалыг үг хэлдэг үү? Хэлнэ. Одоо бас Монгол хараал хэлэхгүй бах тий. Одоо яг ар Монгол хараал. Ар Монгол тэр нэг амар хараал авсан шүү дээ. Гэхдээ яг нэг янз янзын хараалууд байна тий. Энэ ямар хараал хэлэх вэ? Хараал би нөгөө аав ээжийнхээ хажуунд уссан болох нь хараал хэлдэг. Аав ээжийнхээ хажуунд бол мэдээж аав ээж хажууд бид нар бүгд хэлэхгүй л дээ. Яг адилхан. Тэгтээ яг зөв гараач гэсэн хэлдэг юм уу баг. Гаагу нэлээд гаагу бас нэг хүүхдүүд ч гэсэн өөрөө ч гэсэн их хараал их хэлэхгүй. Монгол ч гэсэн гайгүй л шүү дээ. Гайгүй нөө. Гайгүй. Тэгээ би тийм хараалтай газарт нь очиагүй ч юм. Тийм байж магадгүй. Мэдгүй. Гүй. Манайхаас яг нийт олон нийтийн газараас нэг гайгүй юм шиг байна. Найз нөхдөд хамт байхдаа ч юм уу эсвэл сошиал медиа дээр хэрэглээд байгаа байхгүй. Яг хараадгүй маяг бол бодлаа. Тэрвэл өстэй бодлаа. Гэтэ гайгүй. Бараг хэлэхгүй л гэж хэлж байна. Өвөр Монгол хараал гэж ямар хараал гэдэг юм? Ер нь яах вэ? Тэрийг ярьж чинь. зөв би яс мэдчих واخхой тэгэхээр ер нь ямар хөө хараал хэлдэг юм. Үгүй тийм юм ярьж яах юм. Хэлэхгүй. Би өөрөө тэгж судалж байна. Тэгвэл өөрөө судалж. Нэг олон бол хэлэхгүй ч гэсэн ганц хоёр бол байдаг л бах тий. Одоо байна байдаг. Одоо яг зөв юу өөрөлдөх гэдэг хэрэг. Энэ ярьж байгаа зүйлээ нөгөө талд нь манайхны энэ хараал бичдэг те сошиал медиа дээр ингэж жоохон бүдүүлэг байдаг хизээч өөрсдөө гоё харагддаггүй гэдгийг би хэлмээр байгаа байхгүй. Ялангуяа бас охтууд их хэрэглээд байна. Янз бүрийн тийм пост их бичдэг юм байна. Бичдгийн угаасаа тэгээд хардахад их өөрсдөө их муухай харагддаг шүү те. Бас манай наачи гоё нэг зөвлөгч байгаа урал та залуучууд их те. Би бол адилхан монгол хүн гэж бодож байгаа учраас бас адилхан монголынхаа үгийг манай залууч сонсох байх. Би яг зөвөр би чамайг бүр хурц хэлчихээсэй гэж бодсон байхгүй. Хараал амир хэлдэм байлээ. Муухай юм байлээ шүү гэд хэлчихвэл баг эцсэндээ болох бах. Би яг зүгээр их олон удаа нэвтрүүлгээр Монголынхаа талаар өмөрж ярьдаг те Монгол сайхан орон дайнд дэжин байхгүй одоо ийм байгалийн гамшиг байхгүй сайхан орон 50 орон гэж ярьдаг ч гэсэн одоо бас болохгүй зүйлүүд бол нэлээ их байна. Бүр гамшиг хэмжээнд хүссэн зүйлүүд байгаа те. Тийм учраас бас залуучуудыг уриалаасай гэж би хүсэж байгаа. Тэгээ ер нь хараал гэдэг чинь одоо муухай зүйл шүү дээ. Тэгээд муухай жилээс л муухай нэр. Тэгэл биендээ ядаж биеэн бод. Хүний бодохгүй маа гэдэг өөрийгөө бодоод. Тэгээд өөрийн биедээ муу нэр өгөхгүй бол хараал бах хэлж яхад. Ер нь зүгээр шүү дээ. За тэгээд манай залуучууд жоохон өгч ярих юм байна ч нэг хараад муухай юм чи бити хэрэглээрээ л яг үнэн шүү дээ. Ер нь бол ингэж нэг энгийнээр хэлж байгаа болохоос ш. Ер нь бол хараалч нь өөртөө муу энерги татдаг те муухай зүйл ярих юм бол бодол муухай болдог те бүх юм ичлээ ингээл муухай энергиуд ирнэ шүү дээ те. За юу нь манай ярилцлагын цаг мань өндөрлөлт өгч байгаа. Хоёул ганц орхон зүйлийн талаар ярилцаад өндөрлөө. Манай зочны бэлгийг нааш өгч. Тэгээд бэлгийг нь өгнөө. Тэгээд залуучуудын бас нэг одоо санаа зовж байгаа зүйл бол
хотод Монгол буугаад Улаанбаатар буухад утаа хэл санагдав. Таас нэлээл амар юм шүү. Одоо ер нь бол Хичээл. би яг үнэндээ одоо өмөөрхийн арга байхгүй л очиод байна л да. Өнөөдөр бол гоё өдөр. Өнөөдөр харин Өнөөдөр л өстэй өнөөдөр гоё. харин өстэй Өмнө 2 өдрийн хугацаагаар бараг угаачихмаар гоё өдөр болчихлоо. харин их гоё цэлмэд их гоё болчихлоо. Тэгээ юу яг нэг хэсэг бүсүүд байна л да тий. Тэгээ тийм хүмүүс байгаа. Ерөн зүгээр чиний хувьд арай өөрсдөх байх гэж бодож байна тий. Арай олон бас хүнтэй хотод амьдарч байгаа. Өвөр Монголд утаа байхгүй үстэй. Байт юм уу эсвэл? Утаа бараг байхгүй юм дөө. Гайгуулт одоо бидний баг байж хад нэг жоохон утаатай байсан юм шиг. Гэтэ сүүлийн үед бол утаагүй л. Яаж шийдсэн бэ танах ер нь? Яаж шийдсэн? Тэр мэдхгүй ер нь яавал арилах бол? Мэдгүй телевизээр л нэг юм ярьдэн шүү дээ. Одоо хотын ярих үйлдвэр нүүлгэн л гэл. Тиймэрхүү юм ярьдэн юм шиг. Одоо яг нүүлгэсэн өвөр монголчууд. нүүлгэсэн л ах та. Тэгэл одоо утаа гахуулсан баг. Өөр ямар арга тал байна? Өөрөөсөө мэдгүй юм байна. Чи тэрлий судалдаггүй шүү дээ. Яг Тэгээ чи телевизээр л авсан мэдээгээ хэлж байгаа нэ. Тэ. Өөр бараг л юм байхгүй. Тэгэл ногоорол тэгэл амар орчин хэдэн жил их ногооролт ярьждаг. Тэгэл хийдэг. Ногоор тэрнтэй л салуутай л байх. Өөр одоо нэг онцгойч ядаж миний мэдх юм л байхгүй. За ойлголоо. Ер нь бол Монголын талаар их сайхан сэтгэлдээ явдаг юм байна. Тэгээд сайхан зүйлийг бодож явал биелдэг гэсэн те. Гэхдээ их олон жил манайхан сайхан зүйлийг бодож явлаа. Ер нь бол гоё болчих байх, сайхан болчих байх гэж бодож явсан. Тэгээд бас одоохондоо болохгүй л байна. Гэхдээ болох байх уу те? Тийм болох байх. Амны бэлэг шүү дээ. Тэ амны бэлгээр. Би бас нэвтрүүлгээр нэг юм шүүмжлээд ер нь яриад байдаг юм дөө. За тэгээд өөнөө чипсээ задлахаа мартсан биз дээ. Чипс зочинд идэх хэрэгтэй байсан. За за. За тэгээд энэ табл гэдэг юм гоё чипс байгаа. За. Чипс хэрэг хийдэг үү? Иддэг. Гэтэ нэг амар иддэг. Энэ бол их эрүүл амьдрэх юм шүү мэ те. Эрүүлч гэжтэй би нөгөө чихэрлэг юм дэж байгаа нэ. Чихэрлэг юм дээр наа. Кола хэрэглэдэг үү? Кола хэрэглэдэг. За, лайм кола гэж энэ одоо харж байгаагүй кола юм байна. тий, энэ одоо дэлхийн бас брэнд л дээ. Тэгээд одоо экспортлож оруулж ирж байгаа. Ийм гоё лайм кола байна. За, тэгээд ер нь хоол халуун ногоотой хоол ч юм уу дэглэм энэ төр барьдаггүй. Яаж юм гоо турхаа байгаад байна. Гоё. Дэглэм гэж нэг барьдаг юм дөө. Барихгүй юу? За, энэ obvious гэдэг одоо эрүүл хүнстэй бэлгэлж байгаа шүү. Тэгээд ийм бас эрүүл хүнс байна. Ер нь чөлөө цаг магаар бол ном уншаал гэртээ нам ухаан сууж идэг. Нам уншдаг шүү дээ. Өстэй нам их амар бол уншдаг. Амар уншдаг. Нам уншдаг үний хажууд өстэй нам уншихгүй даа. Тийм өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ ер нь? Өөрийгөө нөө? Өөрийгөө одоо хөгжүүлнэ. Одоо хамгийн гол нь л баг нэт тэгэл гол юутэй хүмүүсээс одоо амар их мэдхтэй хүмүүстэй тийм хүмүүстэй их ярьж ярилж байгаа. Тэгээд тэр хүмүүс юмыг сонсох тэр талаар л одоо эргэл өөр нэг хөгцсөн байхгүй юм чи. Технэр нь яаж өгжүүлсэн юм санахгүй л. За эхний бэлгээ өгч байна та. За баярлалаа. Наач одоо. За энэ бэлгийг өгч байна. За нөгөө бэлгийг аваад өгөөрэй. Оо их наач их олон бэлгтэй. Өөдөөс үндэсний үйлдвэрлэлээр би дэмжиж байгаа. Үндэсний үйлдвэрлэлгээд одоо манай TP Pops гэдэг яг өөрөөсөө ямар ч химийн бодисгүйгээр ийм гоё заримгийг хийдэг. Заримыг ер нь хэр хийдэг вэ наз? Идэн үлээ иддэг. Заримг одоо энэ Монголд ирээд бол Монголын заримг бол бараг өрөм сүүн амтлагддаг шүү дээ. Гоё амар итгэдэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь 3 удаа ирээ 3 удаа ханаад туссан. Зааж тэ. Тэгэхээр дааж харамсалтай тэгээд боллоогүй юм да. Их ариу ичээдэг. 3 төрлийн Монгол үндэсний үйлдвэрлэл яг жимсээр хийсэн. Orange raspberry тэгээд нэрсний ийм 3 төрөл байдаг юм байлээ. Энэ заримгийг мөн бас саяны одоо бичээ. Найз амссан уу нэрээ? Амссан. Гоё шүү дээ. Гоё шүү дээ. Амссан. Юу нь гоё юм? Одоо энэ л их олон дэлгэцүүлэлд орцсон. Одоо имийг бол өгж байгаа бэлгэнүүдийг л гоёо гэж хэлээд орцсон байгаа бах тий. Үгүй. Ер нь үнс тэлээсээ л гоё гэж ярьж байгаа. Яг тэгэхээр Монголд ирээд баг уснаас нь эхлээд баг гоё санагдаж байгаа юм чинь. Идэж уухад үнэхээр санаа зовох юм байхгүй. Тэгэл юу л байна? Мах байна, шүл байна. Тэгэл би өөрөөс нь мах шүлтэй юм их дуртай. Тэгэхээр санаа зовлтгүй. Тэгэл гоё. Бүх юм нь гоё. Энд дэр бол. За
Энэ За. бас зайр нэг байна. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл багштайгаа хамтлагийнхантай хоож идээрэй. Тэгээд сүрлэг даач өнө. Сэтгэл сэргэн амтлаг амттай TV Box. үсэн хансуулдаг үнэ. Аха. Үсэн хансуулах уу? Үсүү. Аха. Аа Их гоё стилтэй. Надад тийм бор ус зөхөлөө. Бор би таргалаад байгаа бандгаар болчиход байгаа. Зөхгүй л хаад тий. үс энэ нөгөө зүудний дагны цагаан ус их ч энд ирээд цайруулсан. Нэг өөр үед юм бол бүгд урдл. Тасч тийм нэг орж дассан засуулж янзлуулж дассан л тийм өндөөч тийм. Нэг байн солиод байхгүй. Миний толгойг хариуцдаг нэг хүн байдаг байхгүй. Тийм. Акс студио гэдэг. Миний тийм толгойг хариуцдаг. Би ороод гівтэл ингээд суунгууд миний үсийг засаад би гараал явдаг. Инг тэг гэсэн юм байхгүй. Өөрөө мэдээл засчдаг байхгүй. Тэгээ миний толгойг сайн мэддэг залуу Акс студиогийн сүхэг бандаа зэт. Тэгээд энэ Акс студио нэг удаа сайхан үсээс суулгах хэрэг юм бичихийг бас гардуулж байна. Яасан гоё үстэй ч юм те. Одоо энэ үсийг бас их гоё болгож бас засч чадах байхаа гэж бодчих. Тэгээд ер нь бол манай монголчуудаас ингээд яг яваад ирэхэд өнөртгөө хүмүүс тэгэд юм лээ. Мах хийддэг болохоор нэг тийм үнэтэйгээд бидэнтэс үнэрт юм чинь. Тийм. Тийм шүү дээ. Манай аав ээж бас нэлээд хэдэн жилийн өмнө байхаа нэг өмнө оронд нэг юур явсан. Одоо жугаачгаар явхад манай бас аав ээж нэлээд садан төрлөс явсан. Тэгсэн чинь бүгд л одоо бүр бид өдөөл байдаг юм да. Гэтэ одоо бүр өөр хотод очоод тэгээд өөр шинэ говц янз бүрийн өмссөн байхтал тэр хүмүүс бидний үнэрийг олж үнэрлэлт шүү дээ. Өө чи Монгол хүн явж дээ яас ихсэн чи үнэр орж ийн гэж. Гэтэд хүн тэгж ярьсан гэсэн. Тэгээ манай амаач ярьжсэн аав ээж шүү дээ. Одоо энд бол аав ээж гэж ярьдаг байх. Тэгээд эднээс ярьжсэн. Бидний үнэр үл арилдаг юм байна ааш. Ясан юм болчихсон юм байл. Удаан тэнд байж ижил. Багтаа 2 сар байж ижил арилах тий. Одоо бараг тэгж л арилах байх. Наавч ч юмс тийшээ яваад гэрэг ил болцсон байсан. Бараг 10 хонцол байх. Тэгтэл бас нэг хүмүүс үнэрийг нөрлж үнэрч чинь гэдэг чинь. Яс тэг үнэнийг нь хариулаарай. Улаанбаатар хотод амьдрах боломж болцсонд бүрдээд амьдрах гэр бүлийнхээ аавд амьдрах нөхцөл гарвал Улаанбаатар хотод амьдрах уу эсвэл өөр их оронд амьдрах уу? Одоо Шилийн гол хоттой ч юм уу эсвэл хот. Шилийн гол аймаг Шилийн хот тий. Тэгэд энэ талаар бас бод өнгөрсөн. Гэтэ би яг үнэнгээ хэлэхэд Улаанбаатарт би ирж аав ээжтэйгээ нэг ирж тойруулах тийм бодол бол байгаа. Амьдрах бодол. Амьдраад хэдэн жил амьдарч болно. Гэтэ би яг энд насаараа амьдрах бодол бол надад байхгүй. Шалтгаан нь юу вэ? Өчигдөр миний өс төрсөн одоо хэдэн үеэрээ суусан нутаг Шилийн гол Шилийн хоттой байгаа юм чинь. Тэгээд энэ бүх юм байгаа юм чинь. За ойлголаа. За манай нэвтрүүлэг хамгийн сүүлийн асуулт байгаа. За сүүлийн асуултаас аваад айлын нэвтрүүлэг өндөрлөө. Үзчихсэн юм чи бараг мэдвэж магадгүй те. Энэ амьдралаа хийжсэн хамгийн тийм зөвүүн шийдвэр, зөвүүн одоо гаргаж ирсэн нэрийг асуужсэн юм ба шүү дээ. Тийм шийдвэр ямар шийдвэр байна? Зөвүүн шийдвэр. Одоо нэг уртхыг нэг сайн мэдгүй. Гэхдээ хамтлагд орсон гэж хэлэх үү. Энэ чинь нөгөө багшийн саналаар орсон юм чи. Багш бидэнд санал тавиад тэгээд орсон юм чи. Тэр барыг хамгийн зөвхөн шигтэр байна. Хамтлагд орсон. Монголд юу их сонсох нь зэ? Монголд их сонсдөө шүү дээ. Монголын бүх хүмүүсийн дуу бараг бүгд юм сонсож. Хамгийн дуртай дуунаас нэг ганцхан бодгоноос та хэлээд өгөөд хоёул нэвтрүүлэг өндөрлөдөх үү? Хамгийн дуртай дуу юу? Хамгийн дуртай дуунаас нэг хоёулаа ч нэг ийм айлын жоох хүүхдүүдийг нэг газар суухаар ингээд заваар болоо гэж ширэмээрээ амар болсон шүү. Сайндаа чингэж тавих уу те. Тэгээд одоо тэгээд би бол идэд л суугаал байдیں۔ Тэгээд манайхаж яагаад идээд байгаа, яагаад би уугаад байгаа л гэдэг яах те. Би дууных нь нэрийг хэлчихье. Гэхдээ юуг нь бол одоо дуулаач бараг дэм байх. Хоол юм бол ийм болцсон нэг. Арай шал өөр хоолойтой ярьж байгаа юм шиг. Тэгэхээр дэм байх. Тий. Ханаатай нь бараг л хамгийн их мэдгэж байгаа хоол юм чи. Хоолой хамар гуншигнаал. Тэгэл хоолой сөөцсөн бүр амар бүдүү хоолойтой болсон. Шинэ жилээр хөдөө дуулж нэрэ? Шинэ жилээр шинэ жилээр ч хэдэр зулчлаа. Нөгөө багш руу л ярьж байгаа болох нь би сайн мэдгүй л.
багштай холбогдоод уу? Багштай. Бас манай залуучууд их гоё олон урилга явуулах байхаа гэж би өвдөө бодож чинь. Тэгээд наачо наран цогт их гоё тийм хүмүүжлтэй их тийм сайн залуу шиг надад санагдлаа. Тэгээд манай хамтлагийн бас бүгдээрээ ганц бие юм байна. Тэгээ ер нь бол бас Монголд ч гэсэн их уран бүтээл олон гаргах байх гэж би өвдөө бодож. Тэгээд цааш та уран бүтээлд өндөр өндөр амжилтыг хүсэж байна. За баярлалаа танд ч гэсэн. За амжилт. За баярлалаа үзэгчдээ өнөөдрийн маань Зөвөрөө нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар өндөрлөж байна. Тэгээд маш олон хүмүүс топ лайн хамтлагийн залуусаас оруулаач гэсэн саналыг ирүүлсэн. Тэгээд тодорхой хэмжээнд бас ямар хүү залуучууд байдаг вэ? Ямар хүү үзлүүдэлтэй байдаг вэ гэдгийг мэдэж авсан бахаа гэж. Өвдөө найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа баярлалаа. Баярлалаа. Баяртай.